Жилийн 8 сар хурдан дуусч байна. Ахиад лафтагаар сургуульдаа нэрсэн. Сургуульдаа явах тусам буцаад гэрлүүга тахиад явчихмаа. Гэтэл би зорин нэртэй шүү дээ. Энэ миний шээ. Тэр өөрчлөгч юм бол яг хин мөнгө болсон болов. Ингэж бодохоо өөрийн ирэхгүй сэтгэл дотлоо байх. Манай ангийнхан нэгнийхээ тагалж турсан, харж болсон гайхан шоолгон шоож, инээхэн нинэж байтал миний толгоогоо агасныг бүгд сонирхсон. Тэр тухайгаа ярьж ивэл охид өнгүүдгүй шаваад ирсэн дээ. Би чинь бас тэрхүүн тэндээ баатар боллоо шүү дээ. Гэхдээ би толгоогоо дүрсгүүдж байгаа таглаагүй. Харин наадмаар хурдан морь унж агаад жоохон шалбалчихсан байхгүй юу? За энэ газар холбоход одоо их цаа явах морь гэж одоо ярьдаг. За өнөөдрийн газар Би чи хурдан морь ундаг хөвчүүд ээ. Миний аа бол уяач. Намайг төгшин төгс гэдэг гэрийнхэн маань Түшка гэж дууддаг. Энэ жил би 5 дугаар ангид нисэж байгаа. Бодсон бол эргээ жоохон болчихсон. Тэгвэл хөрөн мөрөө унаад шуугуулж өгөхгүй юу? Нэрээ шуугуулна гэснээс миний хөрөн мөр одоо хэрэг намайг 6 настай жоохон хүү гэж боддог юм шиг байгаа. Гэхдээ мордуугүй юу аваад угсаж шүү дээ. Ирээдүйг бол та нарын гарт хөрөн байгаа. Хизээж хаач хөрөн морь нь бодлоо салтгүй юу? Хичээл ээж багтаач морь сан. Боломж гарвал
Морныхоо тухай ярих дуртай да би. Нэг онцгой содон зүйл хийж амарлаг өвдөө нөө. За. Манай халтармаар 10 дээр ирсэн. За 10 дээр ирсэн гэж. Нэг манай гүрэн гэсэн 3 дээр ирсэн. За арилсан байна. Тэгээд манай дааг харин хатарч. За. Ой гэдэг. Мөр урахад бас хадуур гэж нэг альсан байд тий. За. Амралтын сонио ярьсан чинь аавыгаа бас гэрээ санчлаа. Хичээлийн шинжид дөнгөж эхэлж байгаад ичмээр юм аа. Малын өтөг бууж нэртэж. Морь цайсан сайхан өдрүүд тэр чигээрээ сэтгэл үлджээ. Би аавтайгаа жил бүр наадам морь сойдгийг. Миний морь үл цайн гэж юу ахав дээ? Аавдаа л тусдаг хэрэг. Тэгээд сайн туслах байна гэдэг ажлын тэн хагасыг нуглана гэсэн үг шүү дээ. Махта мордыг сайхан тавруулаад ахчихсан байна. Тавраа дундаа тавруулсан. Мордоо таарлан, хөлслөн, идэж тижээлийг нь тохируулна гэд мундахгүй их ажилтай. Энэ их ажлын зах шижүү мордоо хурдлуулах аргын нарийн ширээнийг миний аав л надад зааж өгдөг юм. Хурдмарч яах хийж байгаа юм байна уу? Мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Зөв хөвгөдөө. Та бүгдээрээ ямар бүгд чинь мөрөөдөл байгаа, бүгд чинь юу байгаа гэдэг зорилго байна. Манай ангийнхан намайг морь мал тайрдаг юм гэлтэй. Гэхдээ уяаж болох мөрөөдлийг маань бүгд мэдэхгүй. Багшийн хэлснээр мөрөөдөл зориг надад бий. Өглөөний ургах нарнаас үчийн бүрий буцлаажилдаг аавынхаа нүрэх ажлаас жаахан ч гэсэн хөнгөлөх юмсан да. Ер нь миний аав амралт гэж үгүй дээ үгүй. Амсгийн хичээлөндөө надад ихийг хэлж өгдөг. Багшийн заадаггүй заан дээд бодлоо. Энэ хөрөөрөөний чинь өчнө их багцсан байна. Үнэхээр миний өнөөшин хөрөөрөөг нэг 15 сайхан байна. Яг үгүй. Энэ харахгүй хамаад ингээд энэ харж байна. Ингээ хуураа байна. Усан багцаад унах юм хуураа задарч өгсөн юм байна. Хөрөөрөөг нэг 11 цагийн үед нэг хэд сайхан болгоулж шүү. Ус жоохон тутчихлээ байгаа юм байна да. За, та нар юу гэж бодчих байгаль хийгээ бид яаж хайрлах хэрэгтэй вэ? За, ооч. Анх зүүн тийм. Бүгд бүхэн баг наснасаа эрдэм номч намдвал Хаяахан гэрийн даалгавраа хийгээс залхуурдагч морь мал хариулахаас залхуурна гэж ёстой байхгүй. Малчин хүн залхуурах нь сээртэй. хүүхд бол залхуу байх эсвэл чинь маш гоё. Тийм болохоор би аавыгаа амрах цагт нь л хамт амардаг юм. Заримдаа аав бит хоёрт нойргүй хоногч үе бий. Атуучин хүнд зүгээр суух цаг зав юу олддгүй юм. Харахгүй хүмүүс удаагаад энэ үйл суугаад ирэхээр андаа тэгэл жоохон сэнгэлцээг энэ маргааш л одоо жоохон тэнгэрийг бүх шинжил одоо мэдгэж байгаа юм да. Үүлэх цуцаараа тэрд маргааш бороор нь сарна жоохон удаагаад ирэхээр салхилна маргааш бас жоохон сэвэлзүүр салхилтай боротоод байхын шинжтэй. Аав надад уяач хүн байгальтайгаа ойрхон байх ёстой. Хэрэг гарвал маргааш нөгөөдөр бүр хэд хэдэн өдрийн цаг агаарыг урдчлан мэд хэрэгтэй болдог. Тэнгэрийн хаяа, үүлний өнгө, амьтдын арал шин, салхины зүгчийг тэрч бүхэл
Яндангийн утаа хүртэл цаг агаарын өөрчлөлтийг хэлж өгдөг гэж ярьсан. Уян орж байгаа мордыг ер нь борооноос жоохон онол хамгаалаад бас нэмгэн дүүхэн байгаа хүчтэй мордыг бол энэ борооноос жоохон хамгаалах хэрэгтэй тийм. Таргамсыг сайхан зузаан байгаа атуг бол сайхан шүрээ ороонд оруулахад бол гин байхгүй. Маргаашнаас энэ маргааш бороотой үйлчлэл юм байна. Манай ангийнхан адуу орчиж маллах тухай биш. Айхтар унж бэртгэл сонин юм аа да. Хурдан борноос унж байсан тухайгаа ярив. Нүдэн үлдээж ирээд л сонсдгийн сонин хөөхтөж. Харин би ангийнхнаасаа тис үрзүү сонсох дуртай. Адуу малын ачилгаа суулгаа гээ. Ийм яриа томчуудын дунд л өрнөдөг юм. Аав хаяа намайг том хүний ярианд оролцоод гэж зэмлдэгч хэрэгтэй яриад илгүүл дэрэгдээл байл. Энэ манай борморны туурай их итсэн байна. Энэ ноотон газар дээр их аргамжигдсан байна даа түүшгээ. Тэгээд юу зөөлөн газар дэх удаа байж. Одоо ингээд манай энэ чинь гол газар устдаа чигтэй газар их байхлаар л одоо энэ морны чуул дэвтэл. Тэгээд ер нь уралдах чинь тэгээд ер нь хөл гарan дэвтэл уул жоох муутайхан болохлээр тэгээд дахилд нөлөөлөд эхэлдэг. Дахилгүй болоод ер нь жоохон уураад ухан газар чулуун модтой шиг газар одоо ингээд өөдөө шиг гараад нормал тарлаад эхэлдэг чинь тэгээд. Ой. Хөлний бэрхшээл гараад ирж байгаа юм да. Тэгээд одоо бормороо байж сайхан улдрууг нь хатсаагаа сайхан. Уураа газар сайхан уяал хэд тоног сайхан тос төрхөөл. Сайхан дастай тос янз бүрийн тарганы тос бодно. Хөлний тос бодно ялгаа. Хэрмэр бол бас хөлний гимтсэн тэрийг бол хатахгүй бол бас нөгөө л болцсомор байгаа юм тэр юм хэрмэр. Томчуудын ярианаас шин нэмжлэгээ мэдэж авлаа. Морины туурай хатгах нь цээж рүү натгахдаа ижлэхэн юм шиг санагдчих байна. Хурдан морины амьсгаа задлах их сонин арга байдаг юм. Би тэр аргыг морины цус шингэлж байна гэж ойлгодог юм. За одоо ихсэн байж чийл нэг гоод. Хөл гарan тэнийгээд. Одоо нэг сайхан болсон даа. Энийг анхаарсан хүн ёстой амар. Би жаахан бахта өнгөлцгөө агартал айдаг байж үлээ. Бас өрөвднөө. Аав. Морины цээж рүү гатхан цус гаргах болгондоо. Миний хүү айж бэргэж болохгүй. Инхээр морины амьсгаа задарч хөлд нь хүч ороод уулам хурдтай болдог юм. Хор харыг ч ингэж л гадагшлуулдаг юм. Энд чинь нэг ёсны имжлэгээ л гэсэн үг гэж ярьсан. Морг үүсэхгүй. Яа нэг чинь хөл гарan муудаж ийн гэсэн үг үү? Нарийн учрыг нь мэддэг болсных уу? Эсвэл том болсных уу? Огт айхаа болчихж билээ. Яа одоо хөдөлгөнөө. Харин ч улам сонирхон гардаг болсон. Болж өгөө сураад авчих санаатай. Харахад ивгүүч морь хурдлан гэж бодохоор цаанаа л нэг сайхан. Нормын улам хурдтай болоосон. Ингээд 2 3 сарын дараа сайхан шинэ хөлтэй болно доо. Хөл гэдэг янзын сайхан болно. Анаа тэр баач. Зоо. Гэрээсээ ирээд удаагүй болохоор
аав ээж ах дүүнэр маань нүдэнд харагдаад байх юм. Дэвтэр ном дээр ирээсэн бичиг, уралдаж байгаа хурдан орчиг. Эсвэл усандаа ирж яваа адуун сүрэг шиг төсөөлөгдгийг нь яана. Хэдийг үүсгэж болсон бэ? Гэж энийг тоочж болчиход дахиад таньтай ийм болов зохиогоод байна. Хүн болоосоо хүүхд байхасаа хүн хөдөлгөж ирсэн. Тийм яагаад гэвэл хүүхд ахуй цагтаа хүн тез сурсан эзэн болсон хүн улмаар том болсон. Улам мэрэгчид тэр мэрэгчлэр ирээдүйн ясна ажил амьдралыг бий болгох шүү дээ. Ангийнхныгаа бүгдийг нь нутг руугаа дагуулад явж юмсан. Гой газруудаа үзүүлээ. Хэрвээ нутагт маань очвол бүгдээрэнд нь гэртээ хармааргүй санагдах бах та. Миний нутаг тийм сайхан юм чинь. Босоод. Сэрээр мөрмөдөө байх боллоо шүү.
Мөрдөө их болдош сэрээр хай. Биднийг өглөө болгон дуудаж сэрээдэг. Эрт босож яахын хэцүү л дээ. Гэхдээ унааж хүүхдүүд бид нарны эртэд хурдан мордо арчилж салхи татуулан давхина гэж бодохоор дорхноос ирчдэг юм. Зуны 3 сард биднийг дагуулan мордо тууж өвсний соргог шимтэй газар бараадан байн нүүдэг. Энэ нь мордо хүч тэнхээдээ хурдтай болгох гэсэн бас нэг арга юм. Нүүр гараа угаацгаараа цаавандаа уншууд. Цааваллаа шүү. Зун болгон манад хамаатны маань хүүхдүүд хурдан морь унахаар ирдэг. Зарим нь бас найзууд маань ч. Ялаа гэдэг юм болохоор ах нэг юм уу. Хар ус нуур маань ямар сайхан гэж сан. Дааж намар оройн цагаа ялаа шумуулан дийлдэхэ байж. Хүн амтнд догтхын аргагүй. Хэрвээ ийм их ялаа шумууд бужигдгүй байсан бол эндээ л баймаар. Аргагүй ихэнд л нүүмээр болдог юм да. Аав минь морд ялгарахад болохоо байлаа гээгээд гэр бараагаа ачаалж эхэл. Нүүж суугдчих. Их ажил өрнөдөгдөө. Миний хувьд найз нартайгаа нийлээд адуугаа дуу хамгийн жаргалтай. Ингээд уул усны тэгшэрсэн ялаа шумуулгүй сайхан газар ирлээ. Одоо ч морь мал жинхэнэ өнгөндөө. Бид нар ч бас чөлөөтэй сайхан амьсгалах шиг болдог юм. Амраа жоохнаас. Тауяд дооч. 11. гэдэг үгээр асуултанд хариулахын тулд бүгдээрээ та намрын шарнаар цонхоор нэг тусаж ноцоороод байх юм. Зуны өдрүүдэд ч халууныг мэдрэлгүй шарга морныхоо нуруунд дээр цамцаад ирүүлэн давхиж явснаа утгаар сургуулийн жижиг анги дэндүү давчуу бас бөхчөм санагдах юм. Манай ангийнхан ч бас халуудас залхаж байгаа болов уу? Maske bak. Ата. Татгадаг. Ата.
Таадина. Таадина бидүнэ папа. Савади. 마. 니네. 와. 샤프기 없지. 아주야. 소소. 나비가 봐. 내 지우가 다가 먹다 된다. 아, 멋진 벤다. 니가 뭘 찍었어? 왜? 나 사고 찍었어. 그 스팟게. 네. 네. 사기지가. 나 스노우가 약간. 뽕이 있지? 뽕 있지? 뽕은 하이츠가 어떤 마음? 우그리 치고 있지. 있는 거 있지. 있는 거 있지. 보고도 있죠. 전도는 저도. 자. Таавал хэрвээ сургууль дээрээ шивгөө угааж идвэл багш нар хог тарьлаа гэж заадна. Хөдөө бол харин ихгүй. Үлдэгдлийг нь өхөр мал идчих юм чин. Тэгээд ч модон сандал дээр биш. Зүлэг ширгэн дээр сууж идвэл жинхэнэ амтыг нь мэднэ дээр. Нартай өдрийн хүйтэн шивгаа мөн ч сайхан та. Бодгоос арааны шүс асгармаар гэж яа. Хичээнгүй зүтгэлийг та нарт өөрсдөө бий болгох. Ийм учраас эзэн хичээвэл даяар хичээнэ гэсэн үг байдаг шүү дээ. Хичээнгүй зүтгэлээс зөвхөн чамаас шалтгаална. Чи өнөөдөр хичээгээд зүтгээд шамдаад өнөөдөр мөрдөө сайхан тавих газраа сайхан үдэж байгаа сайхан. Тэгээ 50 иймэрхүү газар тавихлаар одоо энэ уяа төхөд ихтер мөрдөө бас сайхан агсан нөхөн 90 өстэй сайхан газар тавих хэрэгтэй. Тэгэхээр хамгийн гол нь сайхан юм өндөр хяагтай. Энэ морныхаа анхлаад идчихсэн хоолыг л одоо тун алдаж болохгүй шүү дээ. Яг тэр хоолыг л өгч. Хоолыг солих юм бол одоо морчин бас уралдааны янз болно. Аавынхаа өдөр шөнөгөө дагсных. Олон жургалтын нэр тогтоож ач тусыг нь мэддэг болсон юм да. Миний аав урман судлалын багшаас ч мундаг. Яагаад гэвэл ямар өвс ургамлыг маалд өгч болохгүйг хинээс ч илүү мэднэ. Захын өвснөөс шүүрж аваад ач тус ашиг шимийг нь хэлж өгнө гэж. Тэрийг одоо ном дээр одоо их номыг унших үүсэх хэвээр бид энэ ном бодож нэг тарин одоо тэр одоо хүүхдийг аюулгүй зэн хэн дээр харж идэг бид ямар тарин уншлаа яасан уншаа тэрийг яаж ихгүй тэр одоо их чам тарин тэрийг ихэхээ бол энэ ам ингэ асан яг ийм бол тэрийг хамаагүй тэрийг унш ярьж болохгүй. Эмээгийн тараг хамгийн амттай. Би тэгэхэд 3 аяг тараг ууж байж л сэтгэл сайныг амарцгаан да.
Үнэхээр нар хурдчлсан Монгол наадам гэдэг шиг. Амьдсан амар төвшин давж Монгол улсын үнийг тавьж улсын начны одоо даван толсон. Заавал Британий тавын даван улсын зарагч улсын зан сайн баярыг амлсан хоёр. За тэрсэн Эмээ минь ихтгэхийтэйгээ ой байвал өвчин тусган ховор гэж үргэлж хэлдэг. Тийм болохоор л голын ирбэг бүхээрээ нэг болно. Аймс готл гэдгийг бүр мартчихна. Өөрөө цогтөг өдөр хичээл шахаад чийж нь гар явцаач гоё идэг. Өөрөө чи ядрахгүй, мөрчин ядрахгүй. Өөнөөс ирүүл тэгэл. Бидэн дундаа биеэрээч тэр, насаараач тэр хамгийн том нь хүрлээ ах. Тийм болохоор хурдан морь унах туршлагатай байдгүй яах вэ? Боломжтой гарвал морь унаж байсан тухайгаа ярьдаг юм. Морь яаж унахаас эхлээд хурдан морьны шинж чирнэ. Энэ янзаараа хүрлээ ахлаа мундаг уяаш болох байгаа. Зайдхан гараад өнгөлцөн дээш. Тэгэл үдгчүүд чинь зүгээр шуугч юм гээл. Тэгээд би чи нөгөө хэдэн ордод чи шахаад үдгч төрөө шахаж байгаа. Тэгээд төрүүлээд орсон. Очоод хүйсмэсийн усаад нааша явах бол ачаал тэгээд төөгөх хийж байгаа. Хотоос ирсэн амжилт гарлаа 3-4 хэрэг авлаа. Үдэж гисэн баяр үргээд наагч үнсээд тэгээд цэнгэлтгэлөө яар газар унаал орсон. Тэгтээ тэр яар газар өндөр суугаад бас гоё эш оромтаа. Яриад эвгүй яриад баяр үргээд сугаал. Тэгээд хөрөлдөхлөөр чинь гоё л. Би чинь баярлсан гэж чинь. Semester öldürüyor. Süt tarafından sonra. O da hastayım. O da hastayım. Морины цээж рүү хатгаж имжлэхээс гадна тагнаар нь бас хатгаж болдог юм. Бас л амжгаагийн задлж бөглөрөөг нь гаргаж байгаа юм баггүй юу? Тэр баргийн хүн ингэж чадахгүй. Хашир уяачид ч гэсэн аавыг дуудаж л морь амжлуулдаг юм да. Аав ёстой мундаг байгаа биз? Энэ имжлэгийг дөөрэ чин гэдэг ёстой бүтггүй юм. Аюултай. Одын хачаа. Ингээд сургуультай явахгүй гэж бодгүй юм байна. Ангидаа бичээд л сууж байснаас адуугаа сайн унаж морьдоо улам хурдан болгож байвал
Амар байхгүй юу? Даан жаав ээж заавал сур гээд байх юм. Бичиг үсэг мэдгүй бол шившиг гээд. Уг нь би айд хэдий уншаад сурчсан шүү дээ. Мордын тухай хаанаас л хаанаас олоод уншчихна. Хайнаа. Энэ гөрөд үчиг энэ сүүний чиглэл юуны чиглэлтэй нэг ямар юмны чиглэлтэй дан хураалдаг гэдэг. Махны чиглэл. Дан энэ бухан дээр бухны уурыг хүргэж энийг л нэг спорт гэж байгаа шүү. Нэг юм бухны уурыг хүргэж жил 3-500 мөр яадаг мөргөл өгдөг гэдэг. Энэ мөрийг л энэ монгол мөрийг энэ цэглэгаанаар энэ тавилуун яаж цогцолж бүлгүүлдэг нэг бол бөөцгийн боож бүлгүүлдэг гэж. Чи дүн битээр ингээ хоёр мөр ойн холбоо болж байгаа юм хүүхд наарлахгүй ч тийм. Нүдээ ингээ давн энэ байхгүй. Ингээд тэгэхэд дахиад мөр өндөг юм гоё. Чи мөр өндөг тийм амархан гэж боддог. Хүн яагаад хүүхдэд мөнгө өгч ийн гэж боддог юм чи? Уу зүгээр яваад ингээд ирдэг бол хүн мөнгө аваа яадаг юм. Соо манан чадгаар мөр хайраа тийм. Тагой дээ. Тагой усаа чи явсан байх. Чадгаар хайраа чадгаар хонхотн бүтрэн наад тэгээ зайд явна цаснасаа туурах цацгарна туурахгүй цацгарна хоёр мөр тасралтаж унаа хонхотн дээгүр хайраа амьсгаа тэгээ наач толгоо ус амс хайраа татсан нүдаа үүсэн чи мэдгүй чи амьсгаа чи дэрээ Хой на бероцай на бухаа хатад ха Манайхны хамгийн хөвгөлтэй цаг бол сайн сүүний үе. Бид гэдэг чинь тугал сурахыг ястааны үзүүлж байна да. Морьч сургана, тугалж сургана гэж. Бид хэдий дөрсгөлж ажил төрлийн бол ялцуулна. Үнээс авах гарын үзүүрийн л ажил. Октоо шуугаараа дутгийг саагаа хөрвөл саачих нөө. Угад хат яднаас татаад. За тэгэхээр зөв төлөвчлийн их ус сурах бол юу байх нь бүгдээ. Эрдэм боловсрол хүмүүжил хоёр байх нь. За чимээг бодороо. Одоо наадманд орой унахтаа миний хөдөө хийш хамгийн дээдлийн захыг барьж гараад мэдлээ. Аав минь намайг одын нэрийг дагуулж явах хүртэл ямар нэгэн зүйл жухалчлан ярьдаг юм. Энэ удаад бас л дагуулж явлаа. Учир нь маргааш наадам хөлшөө. Сайхан мөрө хатглаа. Сайхан хатгалж өгдөө шүү. Ааваасаа ихийг сонсч бас хайрыг нь хизээ эзэнийхээс илүү мэдэрдэг юм. Миний аав өмсөж үлдэж ихлүүлдэгч бидний сонссон бүхнийг зааж өгдөг юм. Үүнээс илүү хайр гэж хаа байх вэ? Одоо мөртөл ингэж тоондоо гэж. Ингээд миний аав ийм их зүйлийг хаанаас мэдэж авсан юм болов? Бас л над чиг ааваасаа л биш таараа. Маргааш олон мөр мөн тэр нь ядрах юм. За. Яа одоо сайхан үлдэж ам. Аав минь олон хоног нойр хоолгүй явдаг ч хамгийн жаргалтай.
бас сэтгэл догтлуулсан нь наадмын өмнөх шөнө. Цурам илгүүмээр тоогоол байгаад байна. Айгүй бол тэр хоёр ярьдаг баха. Атомихаа алил болж игэл сайхан нарийн өстөө толон өстөө газар дуугаа дараа толгойн дараа амдуулаад байж хата тэгээд атуу чигүүн хай гээд хай нэг дуугөөл бахтар атуу чи дээд хүнд бараатал иргээд идэв. Яа усан холоо. Чүттэй. Өдөөл нөх. Чүтрүү. Манай аваргууд морьтой усахгүй хамаалаа гэдэг юм шүү дээ. Ажгаа хөдөөрөж хөшүүлээд очих болохоор. Сэтгэл гэгэлзэн орж гарах автаа зэрэгцээд ээж бас унтахгүй. Манай нөхдүүдийн ташуур машуур бэлэн байгаа. Ташуур тахын хаана байгаа байна. Морины хүүхдийн гоёо дээд хувцас оёод толгой өндих завгүй. Харин бид нам унтчих нөө. Тэгээд хуруу даран хоног тоолон хүлээсэн өдөр ирлээ. Үсэж хүлээсэн хариуцлагатай өдөртөө өнөдөр. Яг л шинийн нэгний өглөө шиг ямар сайхан байдаг гэж санав. Энэ хуцас өмсгөл зүсгэл бүгд шин. Одоо тэгээд эхлээд азаргаа явах нь тэгээд дүүшгээ эхлээд явах нь яг өөдөө газаргаад сайхан дарс хийгээл яваад юм да хамаагүй. Тэгэл үзүүр дээр навч чийжлээд явуулсан шүү дээ. Одоо морой хэрхэн хурдлуулах нь зөвхөн биднээс л шалтгаална. Бид наадамдаа бэлэн. Нутаг газар ирсэн уяачны олны би гарааны цухаан дээр ирэхэд урдан хонгорын ман зүрх ямар их дэлсэн гэж санав. Яг л миний шиг урдан хонгор бид хоёр мөн чоглуудаа яг ингэж тогтолцсон доо. Одоо ч гэсэн зүрх түүх гэдэг.
За тэр бор үрээ одоо араас уг сайхан нэхэж орж ирээд бас буруу тийшээвчлээ. За таваар 160 дугаартай хүрэн. За бор үрээ. Гişi kargat, okçu mırtısı altını karşıtık öldürür. Artık okçuga mırtısı bir var. Насралтгүй хурдалсан хайртай хүлэг минь 6-гаар тавь. Нараа чуяа. Ач мартсан дөөсөн. Юус явахгүй. Олон хүн хурдан шархыг минь төрүүлэн гэж байсан шүү дээ. Дааж тэдний хэлж явснаа болсон үгүй. Шарх минь яаж хурдаа чимээ сунгааны үеэр хичнээн сайн байлаа да. Сунгаа. Нэрээ тий. Хотоо санлаа. Тэр үеэр нүхэн бүдрээд хөрдөө юм оруулчихсан шүү дээ. Яг тэрнээс боллоо. Тэгээгүй бол миний шарга түрүүлэл байсан. Уг нь тэр дор нэмжсэн дээ. Нэр болоогүй байна гэж байгаагүй юм. Итгэхгүй юм да. Хөрх юм уу шаргам. Байдаг хүчээ шавхан уулсан. Одоо хэм хамсгаан дарагдаагүй л. Энэ жил салсандаа хүрсэнгүй. Дараа жилийн түрүү шарга мортойгоо авахтаа л нэг авна. Унахтаа унж босохдоо босч чаддаггүй харж л байгаарай. Тийм ч амархан бууж өгөхгүй.